Өглөөний мэд хүргэе. За та бүхэндээ зориулсан өнөөдрийн хичээл эмэгтэй энерги ба астролог гэд маш чухал сэдв. Энэ сэдвийг ер нь тэр болгон хүн яриад байхгүй. Тэгээ багш та нартай зориулаад маш чухал хичээлээ ингээд оруулж өгч байна. За багшийн хувьд одоо энэ астрологийн чиглэлийг бас маш их сонирхож судалдаг. За тэгээ энэ хүрээндээ эмэгтэй энергитэй ер нь яаж холбогдож байна вэ? За 6 ордуудын эмэгтэйлэг шин чанар нь ер нь ямар хөө байдаг гэдгийг одоо та нартай ярьж өгье. За үндсэндээ бол та бүхэн хамгийн сайн мэдж байгаа зүйл 12 орд байгаа тийм үү? 12 орд байгаа. Тэгээ 12 орд нь fire гал, за water ус, earth одоо газар, за air агаар гэсэн ийм дөрвөн үндсэн бүлэгт хуваагддаг. Энэ бүлгүүд нь монгол хэлнээ яаж буужна гэхээр одоо гал, ус, газар, агаар гэсэн ийм дөрвөн хэв шинжинд хуваагдчихна гэсэн. За өөрөөр хэлэх юм бол бид нар ингээд өөрсдийнхөө ордыг бол мэдээд идэг. Би арслангийн орд, би номын орд, би охины орд гэдэг юм уу тий. Ордоо бол мэдээд идэг мөртлөө. За ордынхоо ерөнхий хэв шинжийг бас ерөнхийд нь зарим мэдэн, зарим нь болоход мэдэхгүй. Тэгэнгүүтээ энэ миний судалснаар бол энэ тухайн таны орд аль бүлэгт хамаарч байгаа нь ер нь маш чухал. За одоо жишээлбэл минийх номын орд багш нь 12 сар төрсөн номын орд. Тэгээд номын орд болохоор би энэ fire sign буюу гал эрчим, ямар эрчим, за газар эрчим, агаар эрчим гэдэг тийм ээ. Тэгэхээр ямар тэмдэгт байгаа вэ тий? Одоо энэ sign гэж яваад байгаа юм л да. Fire sign, water sign, earth sign гэх тийм ээ. Тэгэхээр одоо юуны төрөнд хэдүүлээ энэ одоо юунд ямар 12 ордноос аль нь агаар, аль нь гал, аль нь газар бэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. За ингээд хөснөгдсөн юм зураг та нарт харагдана. Зураг харагдана. Тэгээд тэр зурган дээрээс ингээд анзаархад энэ гал эрчимд болохоор хонь, арслан, нумууд ордог. За өөрөөр хэлэх юм бол багш нь гал эрчмийнх баггүй юу? За дараа нь усных болохоор энийг ер нь бас ингээд логик үүднээсээ харахад ч гэсэн айгүй амар байдаг хгүй. Усанд амьдардаг амьтад буюу загас, мэлхий, хилэнц эдгээр нь усны бүлэгт хамаарагдана. За газар буюу газарт болохоор үхрийн орд, матрийн орд, за тэгээд охины ордных нь хамаарна. За дараа нь агаар ордод бомб, ихэр, жинлүр гэсэн энэ ордуудыг хамааруулж үздэг байх юм. За тэгээ хамгийн гол нь одоо эдгээр ордууд нь яаж байгаа вэ гэхээр энэ бүлгээрээ ерөнхий хэв шинж нь маш төстэй байдаг. Маш төстэй байдаг. Яг гэвэл гал эрчмийн одоо арслан ордтой, за хонь, нумын ордны бүсгүйчүүд ерөнхийдөө юугаараа өөр вэ гэхээр за эдгээр хүмүүсийн ерөнхий хэв шинж нь маш их тийм зоримог, за их зоригтой, за альваад маш их юм тууштай, амбиц өндөртэй. Яг үл гал шиг юм одоо юм хүчтэй, сэтгэл хөдлөл өндөртэй. За тэгээд уур бухимдал бас ихтэй байх хандлагатай. Альва нэг жоохон адгах гэдэг гэсэн үг манайха. За тэгээд хүсэл тэмүүлэл гэдэг бол маш өндөр ийм хүмүүс байдаг. Тэгээд бүсгүйчүүдийн хувьд ч гэсэн яг энэ арслан, нум арслан, энэ хонь ордны бүсгүйчүүд ерөнхийдөө юм манлайлагч төрлийн альва амин бууж өгдөггүй төрлийн бүсгүйчүүд байдаг. Тэгээд та нар ч гэсэн өөрсдийнхөө ордыг яг ингээ ажиглаад сонсоорой. За тэгээд усны хувьд ус эрчмийн ерөнхий шинж чанарыг хэлэх юм бол энэ ус шигээ зөөлөн, ус шигээ уян, за мөн дээрээс нь юм дотгошоогоо, тэгээд ийм нууцлаг бусдад бол ингээд яг дотоод мэдрэмжээ
идэрхийлгээс илүү дотоод гүндээ илүү их мэдэрч бодож ингэдэг. За ийм хүмүүс байдаг бах нэгч ус эрчмийн загас мэлхий хилэнц. За гэтэл одоо earth буюу earth sign буюу газар эрчмийн хүмүүс нь үхэр, охин, матар. За эдгээр ордны бүсгүйчүүд илүү аливаа нэгэн зүйлд ийм одоо логиктэй, бодиттой ханддаг. Одоо юу гэдгийг дэврүүн тий эсвэл одоо хөрсөн дээр буудаггүй шин чанартай биш харин grounding буюу газардсан өөрөөр хэлэх юм бол нэрнээсээ газар гэж байгаа зү. Тэгээ газар шиг маш тийм тогтвортой хин нэгэн хүнд үнэнч бол одоо амьдралынхаа турш үнэнч тий ийм тэгээд их тийм шудраг за ийм төрлийн хүмүүс. Тэгээд тэр одоо энэ earth sign буюу газар эрчим дээр байгаа газар эрчмийн хүмүүст бид нэр итгэж найдаж болдог тийм их тийм бодиттой тогтвортой. Тэгээд газар гэдэг бол одоо энэ агаар ус гал гурваас хамгийн удаан хөдөлгөөнтэй. Тэгэхээр маш тийм удаан хөдөлгөөнтэй. Тэгэхээр нөгөө яг энэ удаан байна гэдэг нь өөрөө бидний нөгөө багш нь өмнө хэлжсэн feminine energy гэдэг бол альваад ингээ адгах энерги биш байдаг. Илүү ийм одоо удаан ийм зөөлөн ийм эрчим гэж хэлжсэн тийм үү. Тэгэхээр энэ утгаараа бидний earth sign нь болохоор одоо earth sign-д байгаа 3 энэ ордуудын гол хэв шинж нь эндээ бас оршиж байдаг. За дараагийнх нь хэв шинж нь болохоор ус гэж байна. Water бишээ ус биш нөгөө air sign уучлаарай air sign. Air sign буюу агаард болохоор энэ хумх бомб гэж ярьдаг тий ордныхан. За ихрийн ордныхан тэгээд энэ жинлүүрийн ордныхан орж ирдэг. Жинлүүрийн ордныхан. За эдгээр хүмүүсийн ерөнхий хэв шинж нь болохоор энэ бүтээлч маш их тийм creative буюу бүтээлч хүмүүс байдаг. Шин санаа бодож олохтой аргууд. За хамгийн гол бас шин чанар нь их тийм хөгжилтэй. Одоо бидний эргэн тойронд байж идэг хүмүүсээс энэ одоо энэ air sign-ийнх нь маш тийм хөгжилтэй, хошин энэ байдлаараа ялгарч идэг. За тэгээд харилцааны өндөр чадвартай, хувьсаж чаддаг, харилцааны өндөр чадвартай. Ерөнхийдөө бол нөө харилцааны чадвар эдгээр хүмүүст маш өндөр байдаг учраас аль нэгэн бусдын эвийг олох, бусдын арга эвийг олох, бусдыг манлайлж удирдах, зохион байгуулах энэ чиглэл амжилт олох юм хандлагатай байдаг. Тэгэхээр агаар шиг тийм бас чөлөө сэтгэлгээтэй ийм хүмүүс гэж үзэж болдгоо. За одоо харин хэдүүлээ энэ эдгээр 12 ордны ер нь бүх хүмүүсийг хэлж штэ. Хүмүүс эдгээр одоо энэ fire, water, earth, за air гэсэн энэ одоо 4 бүлэгт хуваагдаад эдгээр 4 хэв шинжээс хамгийн сонирхолтой зүйлийг одоо хэлж өгч байна. Feminine energy хамгийн өндөртэй байх нь аль вэ гэдэг бас ер нь шинжлэх ухаанч байдлаар байдаг. Багш нь ингэ судалсан. Тэгэхээр энэ ус болон earth sign, ус болон газар гэсэн энэ элементтэй энэ ордууд, ус болон газар элементтэй энэ ордууд бусад ордуудын бүсгүйчүүдийг бодвол төрлөх feminine energy илүү байх хандлагатай. Яг бол хүний төрсөн он сар гэдэг тэр тухайн төрсөн он сар ирэхэст те нар сар хаана байрлсан бусад одоо гаригууд хаана байрласнаас хамаарат таны ерөнхий тэр төрсөн өдрөөс ер нь маш их мэдээллийг гаргаж авч болдог гэдэг нь одоо харагдаж байгаа. За тэгэхээр их сонин одоо эдгээр одоо 4 элементээс хамгийн их эмэгтэйлэг нь бидний ус элементийн 3 орд, газар элементийн 3 орд байж таар. За тэгэхээр одоо яагаад тэгэхээр одоо та нарын бидний өмнөх хичээлүүдэд бас холбогдно. Багш нь ус эрчмийг усыг ер нь зөөлөн эмэгтэй эрчим гэж хэлж байсан. Тийм болохоор устай ойрхон байх,
усыг хайрлах, усыг уух, усыг усанд орох, тий. Усаар биеэ одоо тэжих, усыг шүтэх, устай харилцамжлалтай байх. Энэ бүхэн чи эргээд эмэгтэй энерги сэргээж идэг гэж ярьсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ 6 одоо энэ астрологи буюу 6 одоо судалгадгуунаар ч гэсэн эдгээр ордонд төрсэн бүсгүйчүүд байглаасаа төрөлхийн бусдаас илүү эмэгтэйлэг байх юм бэлэг хүртсэн ийм хүмүүс гэж хэлж болно. За тэгээд энэ нь яаж юу гэж ойлгодох вэ гэхээр одоо эдгээр 6 ордных нь илүү эмэгтэйлэг төрлөх хөгдөл өндөртэй байна. За одоо жишээ нь багш нь өөр дээрээ яри, багш нь номын орд, air sign, вообще одоо fire sign буюу багшийн дотор бол үнэхээр гал буцалж идэг байхгүй? Гал буцалж идэг. Тэгээ миний дотор яг ингээд гал ус хоёр зэрэг оршиж идэг. За тэгэхээр энэ гал ус хоёр зэрэг оршиж байгаа нь өөрөө багшийн одоо ганцхан та нар ингээд ордоор одоо үзэж шээ тий нарны байрлал таны төрсөн өдөр хаана байрлсан бэ гэд тэр нь ингээд fire sign буюу гал минийх багш нь тийм байна. Гэтэл тэр таны тухайн төрсөн өдөр сар хаана байрлаж исэн бэ гэдэг маш чухал ойлголт тас байдаг. За тэгэхээр тэр ойлголтоор багш нь энэ дотроо гал болон усыг зэрэг агуулсан ийм хүн баа өөрөө. Тэгээ ерөнхийд нь би та нартай одоо юу гэж хэлж өгч болж байна вэ гэхээр одоо энэ багш шиг нь тий за гал эрчим гал элементэд төрсөн за мөн агаар элементэд төрсөн эдгээр бүсгүйчүүд бид нар юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр энэ феминин энержи дээр бүр их анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл анхнаасаа биднэрт нөгөө masculine energy чанар илүү давмгаа байгаад байна. Их тийм дайчин, зоримог, зоригтой, хүсэл тэмүүлэлтэй. За тэгэл нөгөө бүтээлч, нөгөө агаар эрчмийн агаар элементийн бусадтай харилцаж ив болж чаддаг гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр эдгээр зан чанарууд дээрээ бид нар илүү нөгөө feminine energy шин чанаруудыг заавал одоо маш гоё шигтгэж энэ талаар мэдж ингэжээж эмгтээлэг оршихугаа илүү одоо болгож авч чаддаг. Эмгтээлэг одоо ордуудад feminine energyтэй тэр элемент нь өөрөө бас тий тэр одоо ус газартай холбогдож байгаа энэ бүсгүйчүүдийн манайд давуу тал байна. Гэтэ энэ нь одоо төрлөх өгөгдөл нь юм байна гэгээд ажиллахгүй бол одоо ялгаа байхгүй. Аль ордон төрсэн байлаа ч гэсэн бид энэ эмэгтэй энерги сэргээхийн тулд өөрсдөө энэ талаар мэддэг байж энийг бүх талаас нь бие, оюун санаа, сүнслэг оршихуй багш нь яриад байна да тий. Маш олон талаас нь энэ бүхнийг хөгжүүлж авах шаардлага нь байдаг юм шүү. Гагцгүй бид нар тийм төрлөх өгөгдөл гэсэн юм онцлог бас байдаг шүү. Энэ онцлогоос шалтгаалаад бүгдээрээ энийг одоо хөгжүүлж байх шаардлагатай шүү гэсэн ийм зүйл байна. За тэгээд багш нь түрүүний ярьлаа одоо ганцхан орд энэ номын орд гэдгээр би тодорхойлохдохгүй байна. Дахиад өөр зүйлс бас байдаг. Энэ бол бүр нарийн тухайн хувь хүн болгон дээр гаргаж ингэж ажилтдаг. Багш нь нөгөө хувь хүмүүс зөвлөгөө өгөхдөө энэ талынх нь мэдээллийг маш сайн өгч тэгээд яг тухайн хүний төрлөх өгөгдөл онцлог дээр нь цуурлаж тэгээд дараагийн шатны асуудлуудыг шийдвэрлэх, хувийн хөгжил, карьерийг төлөвлөх гэдэг тал дээр нь бас ажилтдаг байгаа шүү. Тэгээд та нар өөрсдөө биечлэн одоо хувьчлан ингэ сонирхох юм бол багштайгаа холбогдоод хувийн зөвлөгөө аваарай. За тэгээд өнөөдрийн хичээлийн гол онцлог нь 6 ордууд нь таны feminine energyтэй яаж холбогдож байгаа вэ гэдэг талаар маш чухал мэдээллийг хүргэсэн ийм хичээл байлаа. Тэгэхээр хідүүлээ эцэст нь дүгнж хэлэхэд одоо та бид яах ёстой вэ гэдгээр өөрсдийнхөө төрлөх өгөгдөл буюу аль ордонд төрсөн гэдгээ мэдээд тэгээд аль элемент дээр байгаагаа гал уу, ус уу, газар уу, агаар уу гэдгийг мэдэж авах нь маш чухал байлаа. Энийг мэдээд авчлаасай. Одоо харин хүн болгоны өөрийнх нь онцлог ямар шин чанартай вэ? Гол одоо та нарын зан характер ямар вэ гэдгийг бол хэлж өглөө. Тэгэхээр одоо үүн дээр суурлаад та цаашдаа хэрхэн яаж эмэгтэй энерги сэрэх вэ гэдэг дээр маш том одоо ийм
ойлгоцыг авсан байх гэдэгт найдаж байна. Ингээд өнөөдрийн хичээлүүгээр өндөрлөж байна. Та нартай баярлалаа. Өнөөдрийг маш гоё бүтээлч өнгөрүүлээрэй.